Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа болоо ихтгэхэд бэлэн боллоо. Өнөөдөр их сонио өдөр байна. Яасан гэхээр 12 сарын 9-ний өдөр авилгатай тэмцэх дэлхийн өдөр болж байгаа юм байна. Тэгээ энэ авилгатай тэмцэх газартаа хийсэн сургамжт гэдэг өгүүлгээр хэдүүлээ. Өнөөдрийн хичээлээр сургамжит сэдв түлгэрийн зураг зурах гэж байна. За ингээ оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. 111-р сургуулийн 1-р ангийн Мегмар Сүрэн багштай нэр хэн блэ? Суу бэлэг орж иржээ. Дараагийн хүүхэд Авижих заяа орж ирсэн байна. Дараагийн хүүхэд Сондор орж иржээ. Нинж ундрах орж иржээ. Амирдан орж иржээ. 9 өслөө орж иржээ. За ингээ зураг авчихын өмнө энэ номоо хэдүүлээ тайлбарлаад байна. Авилгатай тэмцэх газрын та хамтарч хийсэн багшийн ийм сургамж төгөөдгийн ийм ном байна. Тэгээ энүүгээ зураг зураад сүүлд нь та нарт гардуулж өгөх юм аа. Тэгээ энэ номоороо биш үү? Энэ номоо уншиж чаад энэ номонд нь гарч байгаа энэ үнэг, туулай, хэрэг хорог гэсэн ийм үлгэрээ уншиж чаад дараа нь яг энэ номоо будаад үлгэр зохиох ийм хөгжилтэй хөөрхөн гоё комик ном гарсан юм. Тэгээ энийг гол багт үнэг, туулай хоёрыг өнөөдөр зуръя. Залт үнэг. Эрт үрдийн цагт аглаг бууд нутагт намруулж гинтгэн их цас урж 3 хоног шуураад тогтож гинэ. Их цасанд 7 хоног хоолгүй байсан үнэг өлсөж ой дундуур хөтөрчин тэнсэн ч идэх юм олж чадсангүй. Өлссөн үнэг таарлцсан амтнаа хуурч үл залгая гэж бодож явлаа. Гэтэл замд нь нэгэн хэрэг ааруул зуучсан нисч явна гинэ. Түүнийг харсан үнэг модны оролд оцоож суугаад хэрэг туслаарай. Хавханд орчихлоо. Хатуу хавх хахир анчин хоёроос аварч хайрл химэн гуйжээ. Хэрэг туслахаар дэрэгдэн бууж ааруулаа газарт тавьчихад ойртон эрэхт нь үнэг ухсхийн ааруулыг нь шүүрэн авч битүү бургасан доогуур шургаад алга болчихжээ. Хэрэг дээгүр нь эргэлдээд түүнийг олж чадалгүй гомтолтойхон үр рүүгээ явжээ. Ааруултаа болсон үнэг хэрэг явсны дараа битүү бургасан дундаас гараад иртэл туулай Евэн өнхрүүлээд явж байна гинэ. Үнэг би хоолтой боллоо гэж баярлан туулайхан минь дээ. Ийм хин жаахан хоол бүжингүүддээ аваачиж өгөх гэж байгаа юм уу? Үүнээс том Евэн тэрүүхэн дор би орхичихлоо чи аав гэж өгөөмөр зан гаргалаа. Туулай итгэхгүй эргэлзэж юу хэлэхээ мэдэхгүй зогсч байтал үнэг туулайхан минь би чамд л тус болох гэж байна шүү дээ. Хэрвээ би худлаа хэлсэн бол миний ааруулыг наад Евэн дээрээ нэмж аваарай гэж хэллээ. Туулай итгэж том Евэн авахаар жижиг Евэнгээ үлдээн явлаа. Үнэг ааруул Евэнтэй болсондоо баярлан цааш явв. Гэтэл хэрэм 2 модны дунд торонд орооцолчхоод хаашаач хөдлөх аргагүй гацчихад байж байлаа. Хэрэм авраараа ахын дүүс минь хүмүүс намайг барих гээд тор татчихсан байж би мэдхгүй орооцолтчихлоо гэлээ. Үнэг дүү минь дүрсгүй гинэн байхаа бол. Урд замаа харж ухаантайхан яв. Гаварнууд минь өлсөж байгаа. Хоол залгуулахгүй бол юр болохгүй нэ гэж хэлээд туслалгүй хинэггүйхэн шогссоор далд орчээ. Хэрэмнээс нэг их холдоогүй байтал хавханд орчихлоо. Үнэг ой амьтад минь туслаач. Олон хоног хоолгүй байсан гаварнуудтай үл залгуулах гэж яваад ядарсан надад туслаач гэж ойгоор нэг гашгирч гинэ. Энэ дууг сонссон хэрэг нисж ирээд залт шармын дахин хуурч байна уу? Хүний эмийг зөвшөөрлгүй авдаггүй юм гээд ааруулаа шүүрч аваад яваад өглөө. Туулай дэгдэн ирж хурам эхлэх муухай өөрийнхөө хоолыг авъя. Хуурч биш хөдөлмөрлөж хоолоо олж сур гээд Евэнгээ аваад яваад өглөө. Хэрэм хажуугаар нь өнгөрөхдөө хүнд туслаж бай ах минь гэж хэлээд модноос мод дамжин дүүлэн алга боллоо. Харин анчин хавханд нь үнэг орсонд баярлан инээсээр хурч ирж гинэ. Шудраг бос одоо худал залилдаг тийм үнэгний тухай гарсан энэ хөгжилтэй номны дагуу байдгүй. Зургаан зурья. За та ингэ эхэлчихье. Үнийг зурхын тулд
Нөгөө залттай үнийг ичиж зурах гэж шүү дээ. Ийм номон зураас ичиж байгаа. Дээш харсан. Тэгээ энэ хоёр өнцгт нь үнэгний эрүү толгой доод хэсгийг ингэж гаргаж ирж байна тийм ээ. За хүүхдүүдээ эхлэлийг хараад. Гоё ус. Нинж удрах тодруулчих юм. За ингээд цааш явлаа. Одоо энийг авчид ийшээ ингэж холбоод энд нь гурвалж хийж. Үнэгний хоншоор гараад ирж байна. Наашаа харсан. Яг наадлын байдлаас нь харсан. Хэсэг нь гараад ирж байна. Өө тэгээ эндийгүрээ ингээд нүн зураас орчих нь шүү дээ. Аливаа амьтныг зурхын тулд хэлбэр дүрс өөрийнх нь онцлогийг сайн харж явах нь. За энд бол одоо ингээ гурвалжин үнэгч нэг ийм хэлбэртэй чигтэй тийм ээ. Хүзүү нарийнхан. Би нь болохоор баргал тэгшиг үзчих хөө ийм дүрс хийж байна. Тэгэхээр бид нар одоо гурвалжууд 100 дугуй тэгш өнцгт гэсэн дүрсүүдийг ашиглаад яг нөгөө амтныхаа яасан үнэг гарч ирж шүү дээ. Үнгийн чинь гонц оцлон нөгөө нэг том намирсан том сүүл биш шүү дээ. Тэр нь мэддэг байхгүй. За энэ хөөрхөн гуталтай. Энэ Монгол үлгэр юм чи Монгол гутал өмсгч тийм ээ. Монгол ховц өмсгч. За нөгөө өмнөх чи нөгөө энэ юуг нь барьцсан. Гарных нь хөдөлгөөний хийхэд юусэн энэ ном зураас хийж. Тэгээ энийг ингэж давхарлаад гарт нь яг нөгөө гурван аргаар булааж авсан Евенгийн хийчих болж шүү дээ. Тийм ээ. Ийм зузаантай. Евен чинь дотроо нэг ийм хээтэй тийм ээ. Тэгээ энэ шүлс мүлсээ ингээ гойж болцсон. Тэгээд нэг булааж авсан юмдаа бас бахархалтай идэж байна гэдэг чи тийм инээц. Амнангаац. Багшигаа дагаад яваад байгаа. Хурц шүдтэй. Тэгээ эндээс нэг ийм хэл гараад ирсэн тийм ээ. Хэл. Ингээд идэж байна. Нүүдүүл ерөөс нэг иймэрхүү. Жартгаар ийм үдтэй идэв юм гэж. Чихийг ингээд давхарчдээ. Одоо сүүл хийхэд яг нөгөө үнэг гэдэг чинь яг харагдана да. Энд чи бас тэгээд дээл өмссөн байгаа шүү дээ. Дандаа дүрс зураасаар зураг болж юм. Энд нөгөө нэг хөөрхөн туудай яг нөгөө юугаа алдсан юм чи ингээ уйлж байгаа. Идэх юм бүжин даваачих гэж өсөө хөөрхөн тэр идэж хоолоо тэр яйнгээ ингээд алдсан. Ингээ уйлж зогсож байгаа. Доор жижиг. Гэтэл чинь энэ дээрэнгүй залттай үнэг бол яг сүүл нь ийм том хийж өгнө. Үнэгний чинь сүүл ер нь биенийх урттай шахуу том байдгийн шүү дээ. За энэ нүдэн дотор нэг цэг хийж. Хөмсөг хийж. Ингээд одоо яг зураг маань дуусч шүү дээ. За энэ доторх хэсгийг бодно гэж тооцоод хэдүүл яг. Энэ дотроо бодох хэсгээ ингээд хүрээлч. За ингээд бодож өгнө дөө. Та нарт номоо өгч чинь. Тэгээ энэ номынхаа дагуу үлгэрээ зохиогоод энэ дээр нь үг бичиж болно шүү дээ.
Оо би амархан аргаар хоол одоод идчихлээ ч гэх юм тийм ээ. За үнэгний өнгө бол мэдээж биш дээ. Улбар шар. Улбар шар байна. Мундаг манай 1-р ангийнхан бол одоо ирээс их мэрэгсцэн зураачтай тийм шүү дээ. За нүдийг нь тойруулаад цагаанаар үлдчих. Ингээд. За хамрыг бол одоо жаахан тод хийж өгнө. Хамран дээр нэг тийм цагаан гэрэл үлдээсэн байна. Нүдийг бол одоо ногоо хийж өгнө. Энд. Оо, ингэхлээр чи одоо нэг үнэг гэдэг чи яаж вэ? Энийг тодроод гараад ирж шин. За. За одоо энэ дээл хувцсныхын өнгийг бол одоо та нар өөрсдөө яга ногоо зэггэр шар одоо ямар өнгө байдгийг өөрийнхөө ингээ бодож байна. Энэ сүүл их бодогднаа. Энэ сүүл. Сүүлнийх үзүүлдэ цагаан үлдээч. Гэх мэтлэн сайхан будангаа явах уу. За хэдүүлээ туулан дээр нэг жах юу өгч. Өнгө өгч. Туулаа бол одоо цагаан өнгөтэйгээр нь орхич болно. Чихнийх нь энд ягаан. Хошуу хэсэгт нь ягаан. Нүднийх нь зовх хэсэгт ягаан. Оо ингээд орчиж байна. За хамар бол одоо тод биеийн хэсгээр нь ингэж ийлэх маягтай ингээд бодож жигд. За дуулангаа бодоход их урам зоригтой сайхан бодсон шүү дээ. Аман доторхыг бол яг вэ нэлийн гүн. Хэд ямар өнгөтэй байх вэ? Улаан ягаан. Байж болно шүү дээ. Тэгээ энэ хэсэг биш дээ. Энэ хошуу хэсэг энэ бол цагаанаар өгчээр. За ингэ. Хэдүүлээ дуулангаа боднаа. Суувлаг юу тийр суу? Шүлэгтэй юу дуутай юу? Шүлэг дуу хоёр альнт тийр. Шүлэг. Шүлэг өмшиж. За харандаа. Нарийн гой харандаа нарийн нандин сайхан дэвтэр хичээлийн чухал хэлэгслэл хижээж бичсэн тустай. Хазаж өнөхөд сөөвл харандаа минь хугарчих нь дэндүү гомгийн байвал дэвтэр минь халтар бочихно. Харандаа дэвтэр байхгүй бол хаана юугаар бичих вэ? Сайхан шүлэг өмчлээд суурлаа. Та нар 1-р ангид хүмүүс сайн суралцж байгаа юм байна. Аривчхсая баярлалаа. Суулга аривчхсая юу тийрс? Шүлэгтэй юу дуутай? Дуутай. За дуугаа дуулчих. Эцтэйг дуустуусан. Эцтэйг Автайгаа дуустуусан. Тага хайхтис дууссан. Хавли humbolin dise asarte bedis dosa estigin dostuso eji aesthetics dosa eji tingirtin fudore asarte bedis dosa. За сайхан дуу. Баярлалаа аривчхсая. Сондор юу тийрсэн? Дуутай. Дуутай. За дуугаа дуу. Авдэ бэдүүлчихсөө авдэ би хайртай гэж дуулаа авиха үрдэ зүнэс ажаалчаа гэжсэн та
Эцтэй би дуусчихсоо. Эцтэй би хайртай гэж дуулаа. Эжих үрдэ зүнэ ачаалцагийн сайханда. За сайхан. Сондорт орлоо. Мөнгө өндрөх юу тэрсэн дуу те. Шүлэгтэй. Сүлэгтэй. Шүлгээ чамд. Нарийн гой хандаа нэнтэн сайхан дэвтэр хичээлийн чухал хэрэглэл хичээж битэл тустай хажиж өгөөл зүгэл харандаа миний гон дэндүү гангүй байгуул дэвтэр минь алтар олцгоно харандаа дэвтэр байхгүй бол хаана юугаа бичих вэ? За зурж байгаа харандаага өнөөдөр хэдүүлээ сайхан магтлаа да. Мөнгөний ундрахтаа баярлалаа. Багш нь энийг харж гинөө. Энэ доотлоор нэг саар лонг явуулсан байгаа биз? Сүүдрэн шүүдэ цагааных нь. Тэгээ цагаанаар нь үлдчихүүд гоё харагдана. За амарлын юутай ирсэн. Дуутай шүлэгтэй. Шүлэг. За шүлэг өшч. Нарийн гой харандаа нэнтэн сайхан дэвтэр хичээлийн жургал хэрэгслэл хизээж бидэн дуртай хазаж өмгөд зургуул хандаа минь угран дэндүү гангүй байгуул дэвтэр минь халтар бачаа хандаа дэвтэр байхгүй бод хаана юугаар бичих вэ? За гоё. Багш нь ер нь харандаа шүлгийг зээжчлээ шүү. 9 үстэй юутай ирсэн. Дуутай шүлэгтэй юу. Амарлантаа баярлалаа. Шүлэгтэй. За. Нарийн гой харандаа нандин сайхан Тэр хоороо хичээлийн чухал хэрэгтэд хизээж бидэн тустай хазаж өгөхс сууд хайр дандаа минь хуурал дэндүү гамгүй яваад дэвтэр минь хартар орчихно харандаа дэвтэр байхгүй бод хаана юугаар бичвэ дээ. Би 4 уншаад хийчихсэн шүү дээ. Дараа хийчихсэн. Одоо Иесустэн чинь том болоод ямар мэрэгчлээ болно? Томоо ихч болно шүү дээ. Тэгээ нэг мэрэгчлээ болно. Гэхдээ ямар мэрэгжил сонгох вэ? Эмч болно. Гоё эмч болно. Амарлын ямар мэрэгчлээ болох том болоод? Эмч. Хоёр эмч гараад ирлээ. Нинж ундрах ямар мэрэгчлээ? Доовжим. Дуу хөгжмийн багш. Бодож. Сондор. Эмч. Эмч. 3 эмч. Нэг ингээс 3 эмч нэг дуучаа. Хөгжмийн. Аримчих заяа ямар мэрэгчлээ болох том болоод? Хасан бөмбөгөл бөнгөцөн. Бөмбөгөл байвал одоо ирсэн. Бас. Барилгачин. Барилгачин. Бас зураач. Зураач. Дөрвөн мэрэгч. Суу бэлэг. Цагдаа бол заалттай байт юм аа. Хүүхдүүдийн найзуудаа хүсэл бодлоо би зурж байна. Зураас бүхэн минь амтлан байсан зураг сайхандаа. Хүүхэд бүхэн аяастай хүслээ бид нар зурж чаднаа. 111-р сургуулийн Нэгийн байнгийн Мягмар сүрэн багштай суу бэлэг авиаслаг зураач суу бэлгийнхээ зургийг үзүүлээ. Сууж байгаа. Суудл дээрээс ингэж барьчих. Авиаслаг зураач суу бэлэг тэр ийм гоё дүрийг туулайтыг гаргаад ирсэн ба шүү дээ. Тэгээ энэ хоёрыг хөгжөлтэй адал явдалтай гоё зохиол болгож доор нөнөө бичээ сурсан юм чинь бичээрэй заяа. Туу үнэг залтай муу шудраг биш. Туулай бол яг уу сайн гэдэг ингээ бичээрэй. Тийм ээ. За сайхан зурсан суу бэлэгтэй амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач аривжих заяа. За мөн гоё доо. Одоо аривжих заяа үзүүлэх гэж тий. Нэг ангиас ийм хөөрхөн авиаслаг хөөхтүүд ирж байгаа. Тэр биенийх нь хэлбэр энэ чинь гүйцэг байгаа шүү дээ. Гүйцэд ирэхээр улам гоё болно. Заавал гүйцэгээрээ заяа. За ингээд сайхан зурсан аривжих заяа та амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Сондор хичээгэнгүй охин Сондрынхын зургийг үзнэ. Дээр нартай үүлтэй тэгээ энэ үйл явдал нь болно. Одоо чи гүйцээ цаа талд нь өчнөөн зургддаг шүү дээ. Сайхан гүнж авиаслаг зураач Сондортон амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Нинж ундрахын зургийг үзнэ. Нинж ундрах гүйцэтгэл сайтай их чамбай зурдаг.
тэр үнэгний сүүл ер нь төрөх байдлыг бол маш гоё гүйцэтгэлтэй. Доотлын гараа авдаа тэр туулайн их хөөрхөн болсон байна. Тэр ийм жижиг амтны хуурчж байгаа шүү дээ. Аймаа залтай амт. За энэ сургамж төгөөлөгт их хүмүүжил, хүүхдийн хүмүүжилд их хэрэг болдгоо шүү. Сайхан зураг зурсан нийж ундрахта амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Амирлин. Агоо юу? Манай хүүхдүүд бол 1-р ангийнхан бол номын зураг чимгийг бол ийм гоё гаргаж ирж байгаа. Гүйцэтгэл сайтай. Доонч төрхөн ингээ өөрийнхөө их гоё гаргаад ирж байгаа шүү дээ. Энэ сайхан зургаа гүйцээж сайхан дүр болгоод тэгээ бяцхан ном хийгээрэй заа юу. Сайхан зураг зурсан Амирландаа амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Есүс хүслэнгийн зураг бас гоё. Бүр ингээ кадр яг комикс гэдэг төрхөө харуулсан. Тэр жоохон дэш өргөчүүл зурсан хүүхэд нь гараад ирж шүү дээ. За ийм гоё зураг зурсан шүү. За 1-р ангийнхан бол мундаг зуржаа. Багш нь улам сайн зураад л угаарай гэж захий. Ингээд авилгатай тэмцэх газрын одоо сургамж төгүүлгийн ном дурсгалын зүйл гардуулахаар зочноо урьж байна. Авилгатай тэмцэх газраас одоо Бат Эрдэнэхтэйгээ хамтраад тийм ээ сургамж үлгэр гэдэг юм комикс боддог юм номыг бид нар хийсэн нэвтрүүлгийнхээ танилцуулсан тийм ээ. Тэгээ энэ номуудыг одоо хүүхдүүдтэй гардуулна. Дээрээс нь авилгатай тэмцэх газраас бас хөрдсөн сэргийлэх соён гэрүүл чиглэлээр олон тал ажлуудыг хийдэг. Өнөөдөр авилгын эсрэг олон улсын өдөр дэлхийн нийтээрээ авилгын эсрэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхийн улс орноо. Тэр дундаа ирээдүйд одоо боловсон хүчин болж бэлтгэгдэж байгаа хүүхэд багчуудыгаа багаас нь зөв хүмүүжил төлөвшөлтэй болгохын тулд өнөөдрийн энэ нэвтрүүлгийг хамтран оролцож байгаамаа. Тэгээд хүүхдүүдэд зориулаад бас энэ бидний одоо гаргасан одоо ийм хавтас байгаа. Энэ хавтасны дээжээс тэгээд бас энэ хүүхдүүдэд зориулаад ийм балкад зураг тууц гаргасан байгаа. Буруу зүйлийн эсрэг бүгд нэгдъя гэсэн ийм санааг илэрхийлсэн юм. Тийм. Жишг ийм сайхан хүүхдээлтэй байгууллага хамт олон танай байгуулах тулам их амжилт хүсье. Улам сайхан бүтээл хамтарч хийцгээе. За өнөөдөр 12 дугаар сарын 9 дэлхийн авилгатай тэмцэх өдөр юм байна. Ингээд зочноор хүрэлцэн ирсэн Эрдэнэ танд ажлын их өндөр амжилт хүсье. Танай байгууллагын хамт олонд бас ажлын өндөр амжилт хүсье. Өнөөдрийн хичээл үүгээр дууслаа. Дараа дахин уулзлаа. Баяртай.